2019 онд Yola цэгийн сайт та бүхэндээ хамгийн хандлттай мэдээлэлүүдээ яг одоо танилцуулах гэж байна. Хамгийн анги мэдээ зориулаад бэлэг өгөх гээд ирсэн байна. Одоо бүгдөө би яг цагаас 5 минут утсан юм шиг байна. Ямар амар санагдах юм. 2019 онд Yola цэгийн сайт хамгийн амгийг тодруулсан байна. Yola цэгийн сайт 7 төрөлт мэдээ гаргадаг. Амжилтын булан болохоор 2030 он гэхэд үгүй болох мэрэгжлийн жагсаалт та бүхэнд хамгийн хандлттай мэдээ болсон байна. Мөн зөвлөгөө болон сэтгүүлч намын бичсэн модель дашбалжтын 15 кг турсан түүх гэсэн мэдээлэл хамгийн хандлттай мэдээгээр тодорсон байна. За мөн мэдээлэл болонд нарны үр сав киноны хосууд салсан тухайга мэдэгдэжээ гэсэн мэдээлэл хамгийн хандлттай мэдээгээр тодорсон байна. Мөн сонин хачин мэдээллийн төрөлд болохоор нэгэн сонжоо хамгийн хандлттай мэдээгээр тодорсон байна. Үүнийх нь нэр нь та айл хаалга руу орохдоо айхгүй гэсэн. Миний гэх юм бол 2 дугаар хаалга руу орохдоо маш их аимшигтай алга байсан. Технологи болонд энэ оны онцлог 5 хүлэг гэсэн мэдээлэл хамгийн хандлттай мэдээгээр тодорчээ. За ингээд хамгийн сүүлийн мэдээлэл болох entertainment болонд нэлээд сенсацийг тариад амжсан. Selena Gomez Justin Bieber зориулж дуу гаргалаа гэсэн. Энэ нь бол ер нь дэлхийн тактик донслогсон дуу байгаа. Би ч гэсэн фэн болсон. Yola цэгийн мэнэс хамгийн их үзэлттэй видео хийсэн болохоор чам зориулаад энэ хүү бэлгийг өгч байгаамаа. За баярлалаа. Би энэ нөгөө ихний 2 бүлгийг уншижсэн шүү дээ. Тэг яг энийг уншижсэн гэдэг өрөөнд ярьжсэн аахгүй юу? Тэ? Баярлалаа. Үнэхээр их баярлалаа. Амар тоглоодох юм. Тэгээд бидгүй юм ярих гэж чадахгүй. 157. За хэрвээ манайха бүгдээрээ санаж байгаа бол Yola цэгийн сайтн дээр 8 сард би Алмаз Movie Guide-ийн альмагчтай ярилцлага хийсэн. Тэрний жилийн Yola цэгийн сайтын хамгийн хандлттай видео ярилцлага болсон байна. Ингээд хамгийн анги мэдээ зориулаад бэлэг өгөх гээд ирсэн байна. Одоо бүгдөө 4 давхар руу альмагч гарна. Альмагч ерөөсөө мэдээг байгаа. Сюрприз. Тэгээ бид нар сая утсаар яриад хаана байгааг нь мэдээ тийг гяс хүрээд ирсэн. Өдрийн даа гэсэн чинь жоох ичээд шүү. За ингээд тань Yola цэгийн сайтын зүгээс хамгийн их хандлттай ярилцлагын видеонд орсон гээд бэлэг гардуулж байна. За ингээд баярлалаа. Ямар гоцтой. За шарыг. Ямар хөөрхөн юм бэ? Баярлалаа. Сэтгэл ямар. Тэгээд түнээс бэлэг авах чинь угаасаа гоё шүү дээ. Тэгээд шинэ жилийнхэн анхны бэлэг байж чадсан уу? шинэ жил харин гараагүй уусдаг. Тэгэхээр чи анхны бэлэг байж чадлаа. Вау. За ингээд дараагийн бэлэг өгч чинь руугаа тавьцгаая. За баярлалаа. Дараагийн бэлгийн эзэн бол
K-pop-ын мэдээг Яла Цэгийн сайтн дээр тасралтгүй бичдэг, цуврал мэдээ болон гаргадаг сэтгүүлчтэй орж уулзцгаая. Сайн уу ка? Сайн уу? Бид нар тэрүүлэгчтэй гэвэл юу болно доо. За би сая бэлэг аваад харин. Ямар Харин тэгээд шинэ жилийн бэлэг анхны бэлгээс гадаа явжсэн чинь надад төмөгөөд. За удаал тогсон юм шууд гэж аа. Аха. За ингээ Яла Цэгийн сайтн дээр K-pop мэдээ тасралтгүй бичдэг. Мундаг сэтгүүлч болохоор нэг байгаа маа. Яа ямар гоё юм бэ? За энэ шарыг бас. Энийг бол би өөр эдэн гэж үгээ заа. Сэтгэл хараа. Яа ямар гинти юм бэ? Баярлалаа. За ингээд Яла ер нь K-pop-ийн мэдээ бичдэг хүн K-pop-ийн ойрчинд юу болчих яг? Энэ жил бол бүр айгүй гоё эсэж. Big Bang-ийн нийт гişүн зэрэгээс халагдаад BTS чинь их орондоо 3.6 тэрбум вон хөрөнгө оруулсан гэх. Айгүй гоё мэдээлэлтэй жилээсэн. Өдрөөс уншсан. Өөрөө K-pop-ийнхноос хэнийг сонирхдаг вэ? Big Bang. Сонирхдаг вэ ч яг хэнийг сонсдог вэ? Аль хамтлагийг? Big Bang. Би улаан фэн. Girl, I wanna get down. 설렘을 찾고 싶어 말고 달처럼 난 여러 명의 포로 도망치네 이곳 2020 одоо болох чинь. Тэгэхээр 20 онд K-pop мэдээгээр манай уншигчдыг битээ асраарай. Тэгээд бүгдээ иш ард амлчи. За 2020 онд бүр илүү гоё сонирхолтой олон мэдээлэл та нартай хүргэнэ. Баярлалаа. манайх уншаарай. 너는 오락가락하고 멜로디가 다른 알토와 소프라노 Яла Цэгийн сайтууд та бүхэндээ цуврал мэдээллүүдийг бас хүргэдэг. Үүнд нь гэх юм бол IELTS, TOEFL-ыг хэрхэн бэлдэх вэ? Мэдээллүүдээс дурдах юм бол IELTS-д хэрхэн өндөр оноо авах вэ? IELTS-д өндөр оноо авч чадаагүй 7 шалтгаан. TOEFL-д хэрхэн өндөр оноо авах вэ? TOEFL-ийн уншлагын шалгалтыг хэрхэн өгөх вэ гэх зэрэг мэдээлүүд багтсан байгаа. Мөн мэргэжил сонголт болон мэргэжлийн тухай ойлголтыг та бүхэндээ хүргэдэг. Үүнд нь гэх юм бол мэргэжлийнх нь хүнээс нь ярилцлага аваад бүх мэдээллийг хүргэхээр онцлогтой. Тэтгэлэг хөтөлбөр болон тэтгэлэг хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын туршлага оюутнуудаас ярилцлага аваад сэтгэлх төлбөрийн талаар бүрэн мэдээллийг та бүхэндээ хүргэдэг. Мөн сэтгэл зүйчийн зөвлөгөө. Үүнд нь гэх юм бол өсвөр үеийнхэн гэр бүл болон найз нөхдөс асууж чаддаггүй асуултаа Яла Цэгийн сайт руу явуулаад тэрхүү асуултанд бид нэр сэтгэл зүйчээс үнэн бодиттой мэдээллийг та бүхэнд захидал хэлбэрт оруулан хүргэдэг билээ. Мөн миний бэлтгэн хүргэдэг бужаа контент байгаа. Энэ болохоор өсвөр үеийн залуучуудад хэрхэн төлөвлөгөө гаргах вэ? Хэрхэн эмгэг тэгттэй амьдралын хэм маягтай болох вэ гэсэн мэдээллүүдийг тэрхүү контентоор хүргэдэг билээ. За ингээд 2020 оноо сайхан ухтаарай. Happy New Year, Happy New Year, where we are.